За тэгээд одоо энэ том ажлыг бас эхлүүлж байгаа маш их баяртай. Газар тариалан шинжилгээ ухааны үйлдвэрлэлд нэвтрүүлэх хүмүүст хүрэхэд энэ хөдөлгөөний хөрсөл маш том үүрэг гүйцэтгэж байгаа. Энэ хувьсгал хийснээр Монголын ард түмэн эрүүл болох гэж бодож байна. Одоо эрүүл чанартай аюулгүй хүнс идэж эрүүл байх боломжтой юм учиртай л гэж би ойлгож байна. Энэ бол хүнсний хувьсгалтай хамгийн сайн хийж байгаа хажилтаа эрүүл ам чанартай Монголдоо тариалж уулзгаая. хэрэглэж санаачилсан хүнсний Тариалжлыг дэмжиж байна. шинжээчид бид хүнсний хувьсгалд нэгдэж байна. Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсгөн санаачилсан хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд эх 5 жилийн хугацаанд 19 гол нэрийн бүтээгдэхүүн, түүн дотроо 55 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, мал сүргээ эрүүлжүүлэхийн зэрэгцээ Монгол улс хүнс экспортлагч улс болох эхлэл тавигдах юм а. Довчхондоо айлын эзэгтэй хоолоо хийхээр хөргөгчөө нээхэд ашиглахад давтамжид хэрэглээний бараа бүтээгдэхүүн бүгд Монголд үйлдвэрлэв гэсэн шошготой байх мөч ойрхон байна. Хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөний тухайн байгуулсан 30 удаа тогтоол гарсан. Засгийн газар одоо энэ ажлыг хэрэгжүүлэх ёстой. Хөрөнгө санхүүгийн их усрыг их хурд баталж өгсөн. 5 жилийн хугацаанд гол нэр төрлийн 19 одоо бүтээгдэхүүнээ улсынхаа дотоодын хэрэгцээг хангахыг зорилт тавьсан шүү дээ. Тэрийг задлаад үзвэл 55 нэг төрлийн бүтээгдэхүүн байна. Өөрөөр одоо их орны хэрэгцээг хангая. Хүнсний бүтээгдэхүүн экспортлдог улс болёо. Ийм боломж Монгол улсад байгаа. Хүн төрөлхтний хүнсний хангамж нь Монгол улс тодорхой хэмжээнийхээ хувь нэмрийг оруулдаг улс болёо. Тэгвэл эдгээр зорилттой бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хэрхэн өрнөж байгаатай танилцах, үйлдвэрлэгчдэд тулгарч буй бэрхшээлийг бодитоор сонсохоор Монгол Улсын ерөнхийлөгч хөрөлсөх холбогдох албан тушаалнуудын хамт хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн идэвхтэй зарим бүсүүдэд хурж хүнсний ногоо, газар тариалан, мал аж ахуйн салбарын төлөөлөлттэй уулзаж үйл ажиллагаатай танилцлаа. Улсын хэмжээнд тариалан эрхэлж буй 17,000 гаруй иргэн 1,700 гаруй аж ахуй нэгж иргэн байна. Түүнээс 4 улирлын аж ахуй эрхэлдэг 10 хүрэхгүй аж ахуй нэг нь Төв аймгийн 4 улирал хүлэмж компани Төв хүлэмж. Тэд хүнсний хувьсгалыг дотоодын бүтээгдэхүүнийг олон улсад таниулах гарц гаргалгаа болж байгааг онцоллоо. Манай хүлэмж 10,000 ширхэг өрсөлгөө боожуулах тахимдаа Монгол улсынхаа хэмжээнд хүнснийхээ нарийн ногооны хэрэгцээг ханган мөн төршлэн экспортод гаргах, олон улстай хамтарч ажиллах, үүнийгээ таниулан сурталчлах, жилдээ мөн 150-аас 200 тонн өргөс тэмэх хурааж авах илүү их хэмжээгээр тариалж хэрэглэгчтэй хүргэх зорилттой ажиллаж байна. Хүнсний хувьсгалын энэ үйл ажиллагаанд нэгдэж байгаагаараа бид нар цаашдаа илүү их гарц гаргалгаа, үлийн их боломж байна гэж харж байна. Энийг бол бодит үр дүн гэж бид нар үзэж байгаа. Бүгдээрээ эрүүл ам чанартай Монголдоо тариалж ургуулцгаая. Тухайн хүлэмж нь пестицид хэрэглэхгүй, байгаль орчин дээлтэй, ус ашиглалт багатай, газар эвдэхгүй, метр квадрат утмаас хөрсөн тарьснаас даруй 50-аас 60% илүү ургац хураах боломжтой гидрофоник технологиг нэвтрүүлжээ. Ингэснээр жилийн 4 улирал сар тутам 20 тонн ургац хурааж байна. Тэгвэл ийм төрөлдсөн хүлэмж олон болвол хүнсний хувьсгалын хүрээнд зорж буй нарийн ногоогоо дотооддоо хангах, цаашлаад экспортод гаргах бүрэн боломжтой. 4 улирлын хүлэмжиж хүлэмжийн аж ахуй дээр одоо Монгол Улсын ерөнхийлөгч сангийн сайд холбогдох хүмүүсийн хамт бас ажиллалаа. Яг одоо энэ бор нуурын төмс тарьдаг, ногоо тарьдаг аж ахуй дээр одоо уулзалтаа хийж байна. Монгол Улс 19 онд ковидын өмнөд бол нийт хүнсний ногооныхоо 45% л хангаж ирсэн. Монголын бас үндэсний үйлдвэр дэмжих бодлого явагдсан. Үүний үр дүнд өнөөдөр хүнсний ногоогоо 64-аас 72% хангаж байна. Хүнсний хувьсгалын хүрээнд энэ гол хүнсний ногоонуудаа 2 жилийн хугацаанд 100% хангана гэсэн ийм төлөвлөгөөтэй ажиллаж байна. Гаднаас чанарын шатлаг тэр бүлгэн хаахгүй ийм ногоо эдэн хэрэглэнэ гэдэг маш их хор хохирол өвчин зовлон хавдар энэ болгоныг үүсгэх юм учраас хүнс гэдэг бол одоо маш чухал. Хүнс эрүүл байж хүн эрүүл байна. Манай улс шинжлэх ухааны үндэстэй газар тариалан эрхэлж, атар газар эзэмсний түүхт 60 жилийн ой энэ жил дохиож байна. Түүхэн ойн жилээ Төв аймгийн Борнор сумын тариаланчид хүнсний хувьсгалын хүрээнд нутгийн брендийн амт чанартай байцаа сонгоноор ард түмнээ хангах зорилт тавьжээ.
Энэ Монголын газар тариалан гэдэг бол олон жилийн төвөгтэй боловч одоо сүүлийн хэдэн жилд бас нэлээд уналтанд орж исэн. Гэхдээ энэ жил одоо ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгалын хүрээнд энэ хүнс хүнсний ногоо бусад бүтээгдэхүүнээрээ иргэдээ аюулгүй хүнсээр ханах энэ зорилт бол одоо газар тариалан эрхэж байгаа бид нар сэтгэл санааны хувьд болон эдийн засгийн хувийн дэмжлэг сайхан дэмжлэгтэй явж байгаа. Манай сум одоо ямар бүтээгдэхүүнээр улстай брэндтэй болох юм бэ гэдэг нь тодорхойлсон. Тэгээд манай сум бол улсын 920 гагийн улсын системтэй. Нэг 2 жил 3 жил гэхэд бид нар ямар ч сан улсын хэмжээнд Борнуурын байцаа, Борнуурын сонгон гэдгийн брэндтэй болно гэсэн том зорилттой явж байна. Хүнсний хувьсгал бодит ажил хэрэг болон хэрэгжиж хүнс үйлдвэрлэгч баялаг бүтээгчтэй хөнгөлөлтөө зээл татварын бодлогоор дэмжиж эхэлсэн. Үндэсний хөдөлгөөний хүрээнд гарсан 24 шийдвэрийн дагуу дотооддоо тарьж борлуулсан үр тариа, төмс хүнсний ногоо, суулгас, жимсгэн, үйлдвэрлэсэн гурилын нөөтөөс чөлөөлсөн зэрэг нь үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд ихээхэн дэм болсонд тариаланчид талархын сацуу. Тулгарч буй зарим асуудлаа газар дээрийн шийдүүлж мэдээлэл авч байлаа. Тариалал хийж байгаа холбогдуулаад Монгол Улсын ерөнхийлөгч газар тариаллын бүсний төлөө ажиллаж байна. Төв аймгийн төмс тариаллын үйл ажиллагаатай танилцж байна. Мод шинсэн газраас бага хувьтай уцаатай зээл олгохын ажил хийсэн байгаа. Энэ хаврын чуулганаар импортын доторыг үе шатаар нэмэгдүүлэх хуулийн төсөл орж байгаа. Төмс манчин сонгонд бовн гэдэг юм уу Монгол бас тарьж ургуулж болоод байгаа энэ хүнсний ногоонуудыг бас импортын дотороор хамгаалж өгөхгүй бол гаднаас хамт бараа орж ирсэнээс болоод манай тариаланчид маань өөрсдөө засал дээр давталтай үнээр борлуулж чадахгүй байна. Зарлаа нөхгүй байна гэх мэт саналууд маш их гарч иж байгаа. Мөн одоо зээлийн балтан даалтын сангийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, олон улсын байгууллагуудын зөвлөлтөд идэвхтэй хамруулах гэх мэт өөр олон одоо төрлийн үйл ажиллагаануудыг энэ хүнсний хөгжлийн хүрээнд авч хэрэгжүүлж байгаа. Монгол улсад үржүүлж буй малын удмын санг уугуул орчинд генийн түвшинд хадгалан сайжруулж, ашиг шимийг нь нэмэгдүүлэн ажилуулж буй хамт олон бол Дархан уул аймаг дахь малын удмын сангийн үндэсний төв юм. Тэд 2018 онд лабораторио Герман улсын дэвшилтэд тоног төхөөрөмжөөр тоногсноор өндөр ашиг шимтэй хээлүүлэгч малаас үр авч шинжлэн үйлдвэрлэлд оруулж, гүн хөлөөлөлтийн аргаар 21 аймагт түгээж, уржуулгийн малын чанарыг сайжруулан ажиллаж байна. Бэлчээр сайд Монгол малынхаа ашиг шимийг хүртэн иргэн бүр эрүүл амьдрах нь зорилтынхаа хүрээнд тэд хүнсний хувьсгалтай хамгийн их нийцэж байгаа юм. Сангийн үндэсний төв нь бол одоо үндсэндээ мал сүргийг тусгай орчин буюу хасах 106 градусын хөлдөөсөн орчинд үр байдлаар хадгална. Нөгөө талаар бол уугууд орчинд нь амьдаар нь хадгалах юм үр гүйцэтгэж байгаа. За бидний үндсэн сүүлийн 3 жил хийж байгаа ажил маань бол ерөөсөө малчид малынхаа чанарыг сайжруулъя, ерөөсөө тоон биш чанар руу анхаарая гэдэг асуудал бол бүгд нийтлэг болго. За манай энэ лаборатори бол 2018 онд Герман улсын Mini Tube гэдэг компани хамгийн сүүлийн тоног төхөөрөмжөөр бол тоноглогдсон лаборатори байж байгаа. Бид бол энэ дээр бол нөгөө өндөр ашиг шимтэй хуцнаасаа, ухнаасаа үрээн аваад энд болохоор яг бүх нөгөө нэг нарийн шинжилгээнийхээ ажлыг явуулдаг байхгүй. Дархан сэлэнг төвийн бүсийн аймагт ч юм бол эрчимцэн малаж хүн бүс нутаг болчиход байна шүү дээ. Яг энэ аяныхаа хүрээнд бид одоо стандарт тэнцсэн хээлтүүлэгч малаас бид нэр үр үйлдвэрлэдэг байгаа байхгүй. Энэ Монгол улсад үржүүлж байгаа малын чанарыг сайжруулах гэдэг. Ерөөсөө л гол зорилго маань л. Хөрс ирүүл бол хүнс ирүүл, хүнс ирүүл бол хүн ирүүл. Ирүүл байхад үрж бас чухал. Үүнд хамгийн их оролцоотой хамт олон бол Дархан уул аймаг дахь газар тариалангийн хүрээлэн юм. Тэдний хувьд хүнсний хангамж аюулгүй байдлыг хангахад шаардлагатай хөдөө аж ахуйн таримл ургамлуудын нэр төрлийг нэмэгдүүлэх, сортын тоог өсгөх, шалгарсан болон нутагсан сортуудын элит болон супер элит үрийн хэмжээг дотоодын үйлдвэрлэлээр 100% хангахад зорж байна. Улс орон даяараа бид хөдөлж байна. Тэгэхээр манай хүрээлэн ч гэсэн энэ том одоо хувьсгал энэ арга хэмжээнд маш өндөр үүрэг хариуцлага хүлээж байгаа. Стратегийн одоо таримл Улаанбуудын сортын элитүүрийн нийт хэрэгцээний өнөөдөр бид нэг 20% нь манай хүрээлэн хийж байна. Хүнсний хувьсгал энэ хөдөлгөөний хүрээнд одоо төрөөс авч хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалт арга хэмжээний үр дүнд энэ хэмжээг бид 100% түргэх хэрэг ажиллаж ах чийтэй. Газар тариалангийн шинжилгээ ухааны үр дүн үйлдвэрлэлд нэвтрүүлэх хүмүүст хүрэхэд энэ хөдөлгөөн энэ хувьсгал маш том үүрэг
гүйцэтгэж байгаа. Тэгээд бид хүнсний хувьсгалын энэ ураа энэ хөдөлгөөнийг маш баяртайгаар хүлээж авч байгаа. Маш хариуцлагатай ажиллахыг бодож байгаа да. Үйлдвэрлэгчдийн зүгээс дотоодын үйлдвэрлэл өргөжин чанарчхад хүнсний хувьсгалын зүгээс гарсан бодлого шийдвэрүүд ихээхэн үр өгөөж өгч байгаад талархын зэрэгцээ тулгарч буй бэрхшээлүүдэд хуваалцсан газар дээр нь шийдүүлж байлаа. Төрийн тэргүүний зүгээс баялаг бүтээгчдэд нийтлэг тулгарч буй бусад асуудлын гацаа хаана байгааг судалж шуурхай шийдвэрлэж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болголоо. Ийхүү хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнийг санаачлагч Монгол Улсын ерөнхийлөгч Хүрэлцөх үндэсний үйлдвэртэй ажиллаж үндэсний хөдөлгөөний хүрээнд гарсан тогтоол шийдвэрүүдийн хэрэгжилтийн бодит байдалтай танилцлаа.